янз бүрийн пост хийж нийгмийг эмх замбраагүй байдалд оруулж төрийн ажлыг одоо ингэж жанхууруулдаг байдлаа одоо таслан зогсоохыг би шаардаж байна. За миний бие бол энэ төр түмнээс алдагдсан стратегийн орд газруудын 34-өөс 50%-ийг үндэсний баялагын санд эргүүл авч баялагтай эзэн Монгол хүн бүр дүр өгөөжийг нь хүртэх ийм одоо бас даалгавартай ажлын хэсгийг бас ахалж ажиллаж байгааг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр Монголын баялаг бол аль нэгэн намын өмч огт биш. Монголын баялаг бол хин нэгэн улс төрчинч гэдэг юм уу, хувийн хөрөнгө бол одоо хэрхэвч биш. Зэс, нүүрс, уран, газрын ховор элемент, жонш, төмөр, алт, мөнгө бүгдээрээ л бас Монголын баялаг. За үүнд бол төөрөг нуурч бай, ухаан удагч бай, овоо толгой, уул, овоолго бүгд л одоо Монголын баялаг. Байгалийн баялагийг хэн нэгэн бүтээгээгүй. Тийм учраас энэ байгалийн баялагтаа ард түмэн бол бас эзэн байх, баялагын сангаараа дамжуулж эрүүл мэнд орон сууц боловсролдоо зарцуулах ийм одоо хууль эрх зүйн орчныг бас бид бүрдүүлсэн улс. Аль намын хэн эзэмшсэн байх нь энд бол огт хамаагүй. Тэгэхээр авах ёстой хуулийн дагуу бид нар бол нуураач авна, худгаач авна, овоогооч авна, толгоогооч авна, овоолгооч авах ёстой. Энэ бол үндэсний баялагын сангийн хууль, ашигт малтмлын хуулиар одоо бүрдүүлсэн эрх зүй орчин. Тэгэхээр хэлэлцээрүүдийг хийн. Стратегийн орд бол одоо нийтдээ 2007 оны тогтоол дээр бол 39 стратегийн орд байсан. Зөвхөн нэг ордыг нь ярихтад эндээс олон асуудал гарч ирж байгааг та бүхэн харж байгаа. Тийм учраас одоо due diligence буюу одоо бид нар хяналт шинжилгээ хийх ёстой. Санхүүгийн хуулийн багууд ажиллаж хийж бид ирээдүйд өөр биш одоо үе үлдээхийн тулд үүн дээр одоо нэлээд анхааралтай ажиллах ёстой гэдгийг бас хэлье. За Монголын баялагаар өнгөрсөн хугацаанд бол муур хулган шиг тоглож байгаа ийм үйлдэлүүд дахин давтагдах юм бол Монголын хууль дуудах ёстой. Үүн дээр бол ямар нэгэн одоо ялгуурлан гадуурхалт байх ёсгүй. Үндэсний баялагын сангийн хууль хэрэгжих ёстой гэдэг ийм байр суурьтай байгаагаа хэлье. Тийм учраас бид бол энэ баялагын сангийн хуулийг хэрэгжүүлэхэд бид нэлээд одоо шинжлэх ухаанч ухаалаг байдлаар бол хандах ёстой. Ард түмэндээ өв өгөөж биш өр шир авчихвал яах вэ гэдэг ийм аюул эрсдэл бол энэ ордуудын зөвхөн нэг орд дээр хийсэн санхүүгийн одоо шинжилгээнээс харагдаж байгаа. Жишээ нь орон сууцаар л та бүхэн одоо зүүрлээд авч үзэж болно. Өчтөчнөө эзэн солигдсон анхны эзэмшигч нь огт зөвшөөрөөгүй байхад одоо зарцсан. Тэрийг нь бүх шатны шүүхэн баталчихсан. Ордер гэрчилгээ нь олдохгүй гадна дотны банк ламбард нь тавьсан асар өндөр үнээр зарсан атлаа мөнгө нь алга болсон. Эцэст нь ямар ч үнэгүй болоод Монголд одоо буцаагаад оруулаад ирсэн. Ийм хил хамтаа ийм учир хөтөлөг орон байрыг ямар ч хүн нүдэ анаад авдаггүй шүү дээ. Тэр байтугай зугнаа тэрийг машин тэрийг авахд хүртэл хүн будагтай байна уу, замасктай байна уу, хэр эдэлж хэргэлсэн байна уу гэдгийг нь өөрөө шалгаад тогтоодогтол яг адилхан. Тийм учраас санхүүгийн болон хуулийн шинжилгээ тэр due diligence хийж энэ асуудлыг бол ухаалгаар шийдэх ёстой гэж хэлмээр байна. За сүүлийн үед намайг ганцхан одоо төрөг нуурын ордтол одоо зууралдаад байна гэдэг ийм сошиалор хэвлэл мэдээлэл хэрэгслэр янз бүрийн мэдээллүүд явуулж байлаа. За би бол үндэсний баялагын сангийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг ахлагч. Үүн дээр ямар нэгэн одоо ялгсан эсвэл одоо хэн төрийн тэргүүн байсан, хэн ямар том компани захирлыг хэн хэнтэйгээ одоо хамаарал бүхэн гэдгийг нь ялгаж салгах шаардлага огт баг. Ижилтийг шаардж байгаа. Төрийн тэргүүн байсан хүн баялагын эзэд монголчууд гэж өөрөө одоо хоолоогоо сөөдөл ярьдаг атлаа. Нотлчул би 100% өгнөө гэж ард түмнийг тохуурсан. Тийм учраас өнгөрсөн хугацаанд санхүүгийн болон хуулийн багууд ажилласны үндсэн дээр баримтуудыг цуглуулсан. Ингээд баримтуудыг нэгтгээд хууль хяналтын байгууллагт бол та бүхэн хургуулсныг мэдж байгаа. Харин өнөөдөр авсан мэдээллээр улсын ерөнхий прокурорын шийдвэрээр авилгатай тэмцэх газар цагдаа прокурорын хамтарсан өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажилдаа орсон гэдэг ийм мэдээллийг бол прокурорын байгууллагаас өглөө. Тэгэхээр прокурорын байгууллага бол
хэргийн харьяаллыг тогтоохдоо цагдаач бай, тагнуулч бай, одоо бусад хуулийн байгууллагуудыг нэгтгээд ингээ ажлын хэсэг байгуулдаг. Энэ хүрээндээ улсын ерөнхий прокурор байгууллага хамтарсан ийм ажлын хэсэг байгуулсан байна гэдэг ийм мэдээллийг авсныг та бүхэн дуулгая. Мөнгө угаах, татвараас зайлсхийх, албан тушаалын байдлаа уруулан ашигласан зэрэг зүйл ангуудаар эрүүгийн эрг үүсгэх, мөрдөн шалгах ажиллагаа бол одоо ингээ эхэлж байгаа юм байна гэдэг хуулийн байгууллагын мэдээллийг авлаа. За ингээд ажлаа хийгээд явж байхад хүний одоо алдар нэр хүндэд одоо янз бүрийн байдлаар халддаг, занал хэлдэг үйлдэлүүд бол одоо их гарч байгаа. А гэхдээ энэ дээр бол цуцаадох, мохоодох шаардлага бол огт байхгүй. Би энэ уул уурхайн салбарт ямар ч ашиг сонирхлыг зөрчил байхгүй. Тийм учраас баялагын сангийн хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг ахалж байгаагийн хуваар хэн нэгнээс тийм айж агшаад байх шаардлага огт байхгүй гэдгийг бас тэр нөхдүүдэд бас хэлье. Тийм учраас одоо янз бүрийн пост хийж нийгмийг эмх замбраагүй байдалд оруулж төрийн ажлыг одоо ингэж жанхууруулдаг байдлаа одоо таслан зогсоохыг би шаардаж байна. Тэгж бичлээгээд учрал тэнд нь одоо агшаад байдаг хүн бас биш ээ. Монгол бол хуультай орн, төртөө орн. Тийм учраас холбогдох одоо шийдвэрүүдийг нь гаргаад явах байлгүй гэж л одоо харж байна.